Сонгож байгаа та бүхэндээ талархлаа илэрхийлье. Би томч Дүлгүн. Эдгээр өдрүүдэд төвөрг нуурын ордоо төр тураалгасан цоохор дээлтийн бүлэглэл эрх баригчдыг хөмрөх улс төрийн ажиллагаанд ороод тун завгүй амьсгаа дээгүүр гүйдэж эхэллээ. Удахгүй болох Монгол Ардын намын ээлжид баг хурлын үеэр шинэ ерөнхий сайд Зандарчдар улсын хурлын дарга амар баясгаланараар туг тахих ажиллагаанууд хийгдэж эхэллээ. Уулнаа аяг бол дарагчиж байгаа хөгжилтэй гэр бүлээр эвлүүлэг юм уу? Бас хатвч өмхийгөө тавихгүй, балагтай Женко занаагаа тавихгүй гэдгийг улс төрийн хүрээнд өрнөж үйл явцууд гэрчилсээр байна. Төрлөх намдаа хүч нөлөөгүй болсон түүний хонзгонлоо өсөөр тайлах дараагийн байвал Монгол Ардын нам. Загалмайсын эцэг Арманы судлаач цоохор дээлтийн дараагийн үлдгийг тайлж уншиг гэвээс түүнтэй энэ зэрэгцэх хэмжээнд мөн Арманыг уншиж судлах хэрэгтэй болно. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй улс төрийн хүчнийг мадлах ухаан зарж байна гэдэг бол Баттулгын уурган нурт хойно уйжин байгаагийн илрэл. Гэхдээ түүн шиг бусдын сүрэгт уурга тавьдаг өлөн зан Женкогийн бүлэглэлтэй хамт улс төрд дуусгар болоосоо гэх хүсэл залууст бий. Сүрэгт нь уурга, сүүнд нь хурууга дүүрдэг тэнгэртэй тэрсэрсэн авир үйлдэл монголчууд их бус гагцхүү төвц тангадын өр хөврлүүдээс гардаг зан гэдгийг тоймынхоо ихэнд хатуу мэдэгдэв. Тиймээс Халтмаагийн Баттулга гэх эрлизийн үйлдэл тусгаар тогтносон Монгол улсын үндэсний аюулгүй байдал занал хийж эхэллээ. Тэр төрийн эрхийг хууль бусаар авах сэдэд агуулan ах намыг дотроос нь самрах ажиллагааг 15 давхраас удирдан зохион байгуулж байна. Хурлын дараа та оцог өгөхгүй л уулнаа аяг бол дарагчиж байгаа хөгжилтэй гэр бүлээр эвлүүлэг юм уу? Үнэн хэрэгтээ улсын хурлын дарга амар баясгаланг оюун эрдэнэтэй зүү орох зайгүй гэх чимээг 15 давхраас гаргаж буй. Улс төрд анд нөхөд гэж байхгүй, гагцхүү мөнхийн ашиг сонирхлол хүчтэй үйлчилдэг томьёо. Томьёоноос зүрх сэтгэх ямар ч боломжгүй тул хин томьёондоо сайн байна тэр хүнд альвааг босгуулах хүч иргэшээдэг нууц биш. Гэлээгээд Женко Баттулга бол харж яваа өтөл бүрх. Тэр хэдий томьёондоо сэтгэдэг байлаач худгийн амсар төдийгөөр дэлхийн ертөнцийг төсөөлөгч мэлхийн адилаар худал үг хулгайч санаандаа хайрцаглагдчихсан этгээд. Нөгөө төгөөр угаас золбин заяа золбиншсан үзлээ үндэстэндээ идээшээгүй өөр бусдад тулган хэрэгжүүлсний үр дүнд нам харгалзахгүй булангартаж чадсан нэг юм. Дутуугаа гүйцээж дундуураа дүүрэхийн тулд тэрээр тэжээсэн гөлөгнүүдээ эдгээр өдрүүдэд улс төрд хэрэглэж эхэллээ. Тэдний нэг нь экс ерөнхий сайд асан оюун эрдэнэ. Том анхынхаа санаач хилэн уулзсан саяхны нэгэн уулзалт дээр Гачгаар оюун эрдэнэ хөрс өхөд салаавч өгöd гарсан гэх ямар их хэмжээний өс хонзон тээж өшөөгөө хэрхэн авах вэ гэдэг бодол тархинд нь эргэлдэж байгаа нь тодорхой байна. Тиймээс яг энэ ашиг сонирхлоороо тэрээр Женко Баттулгатай өнцөг огтлолцож байгаа учраас түүнтэй хүч хавсаадан эрх баригчдыг дотроос нь хаглан боторхох ажиллагааг хийж байна. Оюун эрдэнэ танд нэг зүйлийг сануулъя. Та бол ердөө Женкогийн хэрэглэх түн төдий. Таныг бол одоо их тийм дарга байгаад байна. Ерөөсөө одоо яг бидний хувьд ингээд хамт ажилладаг хүмүүсийн хувьд бол уул ингээд ярьж байгаа. Уулнаа аяг бол дарагчиж байгаа хөгжилтэй янз бүрийн л байдаг гэхлээгүй. Одоо тэгэл нэг тийм дарга харагдаад байна гэл ингээд. Тэгэхээр одоо та энэ дээр бол ямар нэгэн тийм барьер баггүйгээр одоо яг өндөл ингээд хариулах хэрэгтэй. Одоогийн залуучууд бусдыг хүндэлж сур юм. Бусдыг хүндэлж сурах юм бол тэр залуу өөрөө ахмадуудаа, ээж аавыгаа, найз нөхдөйгөө хүндлэн. За тэр ойлголтоосоо эхлээд бол ингээд тэр залуу чинь эрэмбтэй болно, өөрөө сурыг гэж боддог болно, сурчээж ажил хөдөлмөр амьдрал залгах юм байна гэж боддог болно. Тэгэхээр бусдыг л хүндэлж сурах хэрэгтэй. Монгол улсын төрийн сүлдээ, Монгол улсын төрийн талбай, Монгол улсын үндсэн хууль бидний хартай. Би бол та энэ өдрөө харж байгаа. 60 гэр бүлийн тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй. Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Та ганцхан энэ зүйлд над руу харж байгаа үнэн гэдэлж. Төрийн сүлжээний өмнө, төрийн тугны өмнө тантай ажиллах ёстой бөгөөд тантай ажиллах итгэл үнэмшлэх хурлын гишүүд бидэнд байхгүй. Нэгдүгээр хүртэл их хурлын дараа та оцог өгөхгүй л бид нэр дараагийн тэмцлийн уртсын хурц хэлбэрчилж болно шүү гэдгийг танд залбирсан байж. Улс төрийг нийгэм болгон инх болгоё хэмээх чинь цаг агшин алсалж үл болох
Нэгэн газрыг өчүүхэн осолдвоос тэр газарт даруй алдаж гармуу гэсэн их жанжин мохлын зарлиг бий. Үүнийг санаж сэхэрэх удирдагч Монгол түмэнд усаагаар мэтнийхэгдэж байна. Шунал хүслийнхээ боол бологсдоос даруй улс төрийг чөлөөлөх хэрэгтэй. Үгүй аваас дорд хүмүүний ужид хүслээс дээш улс орны ирээдүй босно гэж байхгүй. Энэ бол дэлхийн улс төрийн шилжих ухаанд ч ажиглагддаг үзэгдэл. Төвдийн чойжонд хар толгой хар санаагаа даатгаад 8-5-ын замаас хагацсан үгүй болсон Халтмаагийн Батулга хичнээн залуусыг чирж халуун тамийн ёроол руу орох вэ гэдэг нь Эрлийн хааны сонирхлыг татсан сэдвэ. Хэдий хар тангадын даатгал сойрхсон ч мөнх тэнгэрийн хуулиар гисгээгдэнэ гэдгээ мартаж болно. Монголчууд монгол хүнийхээ саруул ухаанд итгэдэг болохоос биш төвд тангадын хар ухаанд итгэдэггүй. Тэгээд ч үгүйрсэн төвдүүдийн үлдэгдэл мөнх тэнгэрийн хуулиас гажих нь үгүй. Ард түмнээс ихтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож нээлттэй эргэх холбоотой стратеги бодлогоо биелээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна хүн төвд стратеги өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Монгол улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо хуучин бүтцдээр гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй. Далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийдэл мэд болж нурууг нь авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь харж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхүүлэн дэмжих, доктортой их үзрэг бүрдүүлэх чиглэлээр шинжлэх учиртай. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд манай улсын эдийн засгийн аюулгүй байдал хамаарал туйлын хэмжээг байгааг онцлон тэмдэглэж байгаа юм. Монгол улсын гадаад худалдааны 70%, экспортын 90%, нэг улсаас хамааралтай. Эрчим хүч 24%, түн шатхуун 100% гадаад улсаас хамааралтай. Гадаад дөрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 160% төрсөн. Ийм учраас эх жилүүдийн бидний эдийн засгийн төсөөлөл 5 жилийн үндсэн чиглэл босруулж байгаа чиг хандлага зорилго бол эдийн засгийн аюулгүй байдлаа эрс сайжруулж эмзэг байдлаа бууруулахын тулд эдийн засгийн бодлогын бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, өргөжүүлэх эрс шинжилгээг эхлүүлэх шаардлагатай байгаа. Үүнтэй уялдуулж бид эх онуудын төсвийн төсөөллөөс байнга тодтогч өөрчлөж явах шаардлагыг үүсэхгүй. Хуулийн та утга өгөхгүй л Уулнаа аяг бол дарагчиж байгаа хөгжилтэй. тэр үнхээр өвдүүлэг юм уу? Монгол Ардын намын дараагийн даргад нэр дэвшигчдийн байр суурьд харшлах, дайсагналцах уур амьсгал эндээс мэдрэгдсэнгүй. Харин ийм уур амьсгалыг цахим орчинд 15 давхрынхан хангалттай нутагшуулж чадаж байгаа билээ. Тиймдээч тэд энэ технологио Монгол Ардын намын баг хурал хүртэл идэвхтэй өрнүүлж, эрх баригчдыг дотроос нь намнаж унахаар улайран тэмцэлдэж байна. Улс төрийн энэхүү бохир технологид сүгдэж шургаж унал Монгол Ардын нам хохь болоод дуснаа. Яг үдэд улсын хурлын намны чуулганы танхимд арчилсан нам сөрөг хүчний идэвхтэй байр суурь дээр тоглолт хийж байна. Тэд олон жил гудамжинд лаа зөшгөлсөн уналцтай цэг тавихыг юу юунаас илүү хүсэмжилж байна. Энэ хүслийн жолоод зарим талаар Женко Батулгын улс төрийн хор нэмэр болохны гуртай. Учир нь 2028 оны ээлжид парламентын сонгуульд эрх баригчдыг олонхын суудлаас татан унах зорилго арчилсан намд бий. Хэрвээ арчилсан нам сонгуул өгсөн эрх мэдлийн төлөөх шуналдаа хэд тушигдвал Женко мафийн савраас хизээч салж чадахгүй. Эргээд барьцаа дөнгөнд нь гавлуулна гэсэн үг. Монгол Ардын нам болоод арчилсан намын хинэмч байсан Женко мафийн савраас салаагүй цагт мөн 15 давхрын хар технологичдоос хагацаагүй цагт амар заяагаа үзэхгүй гэдэг нь ч тов тодорхой.